доктор профессор Ган Зориг. За Монгол Улсын их сургуулийн захиргаа дотоод хамтын ажиллагаар үзсэн дэд захирал Ундрам. За үндэсний статистикийн орооны үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын статистикч Ялалт нар хүрэлцээрсэн байгаа ингээд урилгыг хүлээж хүрэлцээрсэн та бүхэнд юуны өмнө талхлаа илэрхийлье. За дэлхийн нийтийн зорилт буюу доктортой хөгжилд зорилтод Монгол улс ер нь яг боловсролын салбарыг хэрхэн яаж анхаарч энэ асуудлуудыг оруулсан байгаа болоо гэдгээс мэдээлэл авахын тулд танаас яриа гэлээ. Тэгэхээр энэ 2015 онд батлагдсан. Тэгээд дараагийн 15 жил буюу 2030 он хүртэл дэлхийн ертөнцийг өнөөгийн байгаа байдлаас нь яаж хурган өөрчилж, яаж сайжруулж, яаж хүмүүсийн амьдралыг сайжруулах вэ гэдэг ийм 17 зорилгыг дэлхийд даяараа тавьж Нобелийн ерөнхий ассамблеийн хуралдаанаар бол баталсан юм аа. Тэгээд тэнд бол Монгол улсын тухайн үеийн ерөнхийлөгчөөс элбэгдэрч очиод одоо тэр баримтчгийг батлалцаад Монгол улс бол энийг хэрэгжүүлнэ гэдэг амлалтаа бол олон улсын хамтын нийгмийн өмнө аваад ирсэн. Тэгээд үүн дээр үндэслээд бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, доктортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Баримтчийг бол улсын их хурл баталсан. Тэгэхээр үндсэндээ Монгол улс бол энэ үзэл санаанд нэгдчихсэн, энийг хэрэгжүүлнэ гэдэг амлалтаа авчихсан гэсэн. Тэгэхээр энэ 17 зорилгын бол дөрөвдөх нь боловсролын талаарх зорилт байгаа. Гэхдээ боловсролыг ямар болгох вэ гэвэл чанартай болгоё гэдэг ийм зорилт байгаа. Энэ бол Монгол улсад хамаатай байг бол хамаатай. Үнэхээр Монгол улсад бол боловсролын чанар аль ашигтандаа маш доогуур байгаа гэдгийг бол бид мэдж байгаа. Дээрэс нь нэг бидний сайн ойлгохгүй байгаа нэг зорилго бол одоо бүгдийг тэгш хамруулах, боловсролдох тэгш ус байдлыг арилгах гэдэг ийм нэг хоёр дахь ийм хэсэг зорилго байгаа. Энийг бол бодлого шийдвэр гаргах түвшиндээч одоо яг хэрэгжүүлж байгаа сургууль цэцэрлэг багш нарын түвшинд ч гэсэн ойлгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл боловсролын гадна байгаа эсвэл боловсролоос завсардаад байгаа эсвэл боловсролын дээд шат руу ингэж өсөж сурч чадахгүй байгаа хүүхдүүд, бүлгүүд одоо хэн байна вэ тэднэрт анхаарч одоо тэгш боломж олох гэсэн ийм зорилт байгаа. Дараагийн нэг хэсэг бүлэг бол ялцч удсан туршдаа суралцах боломжийг одоо хүн бүрт бий болох, хүн хүссэн цагтаа одоо суралцдаг ийм одоо нийгэм, ийм бололцоо, ийм тогтолцоо бий болох хэрэгтэй гэсэн ийм зорилго тавьж байгаа. Тэгээд боловсролыг ер нь дэлхийд даяар хүлээн зөвшөөрөд байгаа юм. Бусад 16 зорилтоо хүрэхэд боловсрол энэ боловсролын зорилго гол үүрэгтэй гэж хэлж байгаа. Жишээ нь байгаль орчны зорилтууд байлаа гэж бодоход тэнд экологийн боловсрол бүх хүмүүдэд болгосон байх. Ёстой гэдэг ч юм уу тийм ээ. Доктортой хотын хөгжил гээл тэгэхэд энэ хотод одоо хүмүүс амьдрах тэ хандлага, зан үйл, тэ зөв зан үйл гэх мэтлэн ингээд бүх зорилттой одоо жишээ нь эрүүл мэндийн зорилт гэхэд одоо эрүүл амьдрахын тулд эрүүл мэндийн боловсрол, бэлгийн одоо хүн орчин эрүүл мэндийн боловсролч гэдэг юм ингээд авсан байх хэрэгтэй гэх мэтлэн бүх зорилттой одоо холбогдож байгаа зорилго. Тийм учраас боловсролын зорилгот илүү их анхаарч ажиллаж байгаа гэж би бол бас одоохондоо дүгнээд байгаа. Яа тэгвэл боловсролын яамтай ингээд энэ доктортой хөгжлийн зорилгын хүрээнд хамтраад ажиллахаар бол үндэсний зөвлөлт хуулалт хийсэн өнгөрсөн жил. Тэгээ ер нь замын зураг гаргасан. Өөрөөр хэлбэл одоо яг төлөвлөгөөг хийх гэж байна. Тэгэхээр одоо статистикийн газар ингээд доктортой хөгжлийн зорилгод Монгол улс хүрч гэнэ үгүй юу гэдгийг ингээд хэмжиж үнэлж явахын тулд одоо төлөвлөгөө хэрэгтэй шүү дээ. Ямар зорилго одоо энэ зорилгоодыг бол Монголын орчин нөхцөл буулгах хэрэгтэй юм бас. Яг Монгол тулгамдаад байгаа асуудал юм уу биш юм уу? Монгол өөрсдөө яг ямар зорилгын хүрээнд тавигдах вэ гэдгийг тодорхойлно. Тэгэхээр тэрийг бол би мастер төлөвлөгөө гэж хараад байгаа. Тэгэхээр боловсролын салбарын мастер төлөвлөгөө хийгдэхээр одоо бэлтгэл ажил нь хангагдаа санхүүжилт энэ төр болж ах шиг байна. Тэгэхээр удахгүй одоо энэ олон талуудад оролцсон ихтэй сургууль судлаачид, багш нар, хувийн хэвшил багш нар одоо иргэний нийгмийнхэн донорууд ингээд бүгд хамтдаа суужгаад боловсролын хөгжлийн салбарын хөгжлийн дараагийн 15 жилийн мастер төлөвлөгөөг боловсруулахаар одоо энэ доктортой хөгжлийн зорилгыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөнд гараад ирнэ гэж бид найдаж байгаа. Статистик тоо хэлээ шүү тийм үү? Үнэхээр доктортой хөгжлийн зорилт Монгол улс нэгдснээр бас хугацаа өнгөрлөө. Бид бас зорилтод цаг хугацаатай байгаа шүү дээ. Яг эндээс харах юм бол ер нь юу харагдаж байна? Статистикийн үндэсний статистикийн ороо бол ерөөхдөө тоо мэдээлэл гаргах тэр тоо мэдээллийг тооцох аргачлал арга зүйг бол боловсруулж гаргах гол үндсэн үүрэгтэйгээр бол ажиллаж байгаа. Тэгээ түрүү хэлж байна 17 зорилго 169 зорилт 244 үзүүлэлт байгаа тий. Боловсрол маань өөрөө 4 дахь зорилт дотроо 10 зорилттой тэгээд 11 үзүүлэлттэй. 11 үзүүлэлтээс одоогоор бол 6 нь гарч байна, 5 нь гарахгүй байна. Тийм тэр 5 нь бол их үүсвэр нь тодорхойгүй, аргачлал нь
байхгүй тиймэрхүү зүйлүүд байгаа юм. Тэгэхээр сая хэдхэн сарын өмнө ах тийм Монгол Улсын их сургууль боловсролын яамтайгаа хамтраад за завтгартаа хөгжлийн зорилтод за дээд боловсролыг хэрхэн яаж чанаржуулах вэ гэдгээр бас улсын зөвлөгөөний зохион байгуулсан. Тэгэхээр яг үнэхээр дээд боловсролыг чанаржуулахын тулд тийм ээ юу хэрэгтэй байна гэдэг дээр за зөвлөгөөнөөс шийдвэр гарсан байна. Зөвлөгөөнөөс бол зөвлөмж гарсан байна. Зөвлөмж дээр бол одоо яам дээр ажил хэсэг байгууллагад ажиллаж байгаа. Цаашаа тэрийг ажил хэрэг болгох төлөвлөгөө болгох чиглэлээ. Энэ зөвлөгөө маань дөрвөн чиглэлээр явагдсан. Нэгдүгээр засаглалын асуудал гэж байгаа. Манай одоо нийт оюутнуудын ихэнх нь бол төрийн өмчийн сургуулиуд суралцж байгаа. Энэ сургуулиудын засаглалын асуудлыг хэлсэн байна. За бас нэг салбар нь бол багшийн хөгжилтэй. Тэгэхээр яг чанартай бас зөвлөгөө өгсөн багшийн багш хэрхэн одоо тэр сургалтуудыг хамтдан зохион байгуулж мэдрэмж тэгэхээр энэ асуудал яригдсан байгаа. За мөн одоо эрдэм шинжилгээний асуудал яригдсан. Сургалтын асуудал. Тэгээ ийм дөрвөн салбар уралдаантай зөвлөгөө бүгд одоо асуудлуудыг хэлсэн байгаа. За миний хувьд болохоор багшийн хөгжил хэсэгт нь бол нэлийн ихтэй оролцсон. Тэндээс харж байхад бүх одоо байгууллагууд ерөөсөө боловсролын чанар гэдэг бол багшийн хөгжилтэй холбоотой гэдэг нь гарцаа багшаа хөгжүүлэх ёстой. Тэгэхээр багшаа хөгжүүлэхийн тулд ямар чиглэлээр хөгжүүлэх ёстой гэж судалгаа авсан л та боловсролын хүрээлэнгээс их багш нар бол ерөөсөө эрдэм шинжилгээний судалгаа хийх, өгүүл бичих хөгжлийг үзүүлэх за мөн одоо англи хэл сурах хөгжлийг үзүүлэх гэх юм тиймэрхүү За тэгээд үүнээс гадна бас багшийн одоо цалингийн асуудал тавьж байгаа. Нийгмийн асуудал тий. Яг өнөөдөр бид нар одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн асуудал нэлээд яригдсан, маш бага байгаа гэж ярьсан. Мөн их сургуулиудын багш нарын ч гэсэн цалин бас энэ олон улсын жишгийг харахад тийм ч бас өндөр биш л дээ. Бас нэлээд доогуур. Тэгэхээр эдгээр хүмүүст бид нар хэрвээ дэлхийн хэмжээний шаардлага тавих юм бол дагуулад бас цалингийн өгөх асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ цалинг одоо бид нэр зүгээр цалин нэмэх ёстой гэдээ яриад байхаас илүүтэйгээр хаанаас энэ их үүсвэрийг олж болох вэ гэдэг талаарс ярилцсан. Тэгэхээр нэгдүгээрт бол бид нар хэрвээ оюутны төлбөрийг бид нар чөлөөлөөд одоо их сургуулиуд яг тооцоо судалгаа гаргаж агаад багштай хангалттай цалингийн өгөөд тийм байдлаар хэдэн төгрөгийн төлбөр авч болох вэ гэдгийг нэг бол одоо чөлөөлөөд оюутнаас авах нөгөө бол одоо улсаас санхүүжүүлэх ёстой. Дэлхийн төрийн өмчөд одоо гол их сургуулиуд бол улсаас маш их хэмжээний санхүүжилт авч ийж одоо тийм маш чанартай судалгаануудыг, өгүүллүүдийг, дээрээс нь сургалтыг эрхэлдэг байгаа. Гэтэл бид нар одоо маш бага төлбөртэй тэгээд маш их хэмжээний оюутанд хичээл заах хэрэгтэй болдог. Тэгэнгүүт багшийн сургалтын ачаал маш өндөр болчдөг. Тэгэхээр нэг багш 10 оюутантай харьцах ёстой байтал өнөөдөр одоо тий 20-30 оюутантай харьцаад явж ин. Тэгэхээр энд бол сургалтын чанарт нөлөөлж ин. Дээрээс нь тэр багш өөрийгөө хөгжүүлэх тэр боломж одоо цаг хугацаа байхгүй болоод байна л та. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар бол ярьсан байгаа. Тэгээд Монгол Улсын их сургуулийн хувьд бол Азийн топ 100 сургуульд одоо Монголын 4 хүртэлх их сургууль орно гэсэн төрөөс боловсролын талаар баримтлах бодлого бол яг манад энэ үүрэг ногдож байгаа гарцаагүй гэж үзээд энэний төлөө бол ажиллаж байгаа. Тэрний төлөө одоо тэр дэлхийн ихтэй сургуулийн одоо ранкинг гаргадаг QS гэдэг байгууллагын ранкингийг судалж үзлээ л дээ. Эндээс харахад нэг багшид 10 оюутан ноогдох ёстой гэд тэгжээж манайх одоо тэр чиглэлийн оноогоо бүрэн авахар байгаа. Гэтэл Монголд бол дунджаар 23-аас 4 оюутныг багшид ноогдож байгаа. Их сургуулийн хэмжээнд бол. Тэгэхээр энийг бол бид нар бууруулах хэрэгтэй. Багшийн цалингийн бол бас хангалттай өгөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо бусад хөгжлийн асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэр энэ дээр би бас нэг байр суурь илэрхийлэх болов уу гэж бодлоо. Өөрөөр хэлбэл үнэхээр одоо тэр
одоо оюутны ч гэдэг юм уу суралцагчийн чанар ярихтаа зэрэгцээд багшийн чанар зэрэгцээд ярих хэрэгтэй тийм ээ. Бид багш чанартай багшаар чанартай боловсролыг авна. Энэ дээр Монгол улс ер нь яг ямар чиглэлд ажиллаж байна? Бид тэрийг олж харж чадчихна. Ер нь бол би бас тэр доктортой хөгжлийн чуулганд оролцсон. Тэгээд хүмүүсийн тавьж байгаа ихтгэл Монгол Улсын их сургуулийн ректор энэ ихтгэл тавьж оролцсон. Тэгэхэд бол манайх асуудлаа мэдж байгаа. Манайх асуудлаа юунд байгааг сүүлийн 10 20 жил мэдж байгаа. Гэхдээ хизээч тэрийг хэрэгжүүлдэггүй, зөрөгтэй алхам хийж чаддаггүй. Энийг би юу гэж үздэг вэ гэхээр улс төртэй холбоотой гэж хэлж чадна. Яг л би энийг баталгаатай хэлж байгаа учраас нэг бол энэтэй сургуулиудын засаглалын асуудлыг зохицуулсан боловсролын хуулийн заалтыг арчилсан нам яг буухта өөрчилж байл. Монгол ардын нам гарч ирэл хамгийн түрүүнд өөрчилсөн хуулийн заалт бол дахиад тэр заалтыг өөрчилж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ ихтэй сургуулийг яаж чанартай болох вэ гэдэг гарсан шийдэл бол аль хэдийн бэлэн болсон. Тэрийг хийх улс төрийн хүсэл зориг, улс төрийн чин зоригтой одоо сайд, яам засгийн газар бол өнөөдөр байхгүй байгаад л би хамаг асуудал байгаа гэж хардаг. Одоо энэ сургалтын төлбөрийн асуудал би ч гэсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж байсан. Багш нар цалин нэмийгээд шаардлага тавиал хуулийнхаа дагуу удирдах зүйл нь шийдчих хэвээр юм дээр удирдах зүйл шийдэл цалин 20% нэмлэгээ шийдвэр гаргаад үйлдвэрчинтэйгээ багш нартайгаа яриад шийдэхэд л маргааш нь хүмүүс эсэргүүцдэг. Тэгэнгүүт яамныхан бүх ихтэй сургуулийн захирлуудыг дуудаж авчираад төлбөрөө буцаага буулга гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр үнэхээр тэр үед би илэрхийлжсэн байр суурьал дахин илэрхийлэх гээл юм л да. Тэр үнэхээр оролцох гээд байгаа юм бол үнэхээр тэгвэл тэр санхүүжилтээ өгөөд төлбөрөө бариад ингээд юм ус оролцсон шиг оролцсон. Оролцохгүй бол ингээд бүр болоод өөрөө ч үсээд байгаа шиг ингээд чөлөөлөөд өгөө. Тэгээд тэр сургуулиуд өөрсдийнхээ шалгарлаар ингээд явгээ чанарчгээ ингээд чанаргуунууд нь хаагддаг. Энэ олон ихтэй сургууль байгаа юм байна. Тэгэхээр бүр дэлхийд дөнгөө болмор асуудал шүү дээ тий. Тэг ингээд ямар ч ингээд нэг засаглалын асуудлыг нь шийдэж өгөх ингээд улс төр хэтэрхий оролцоод байгаа нь бол Монголын дээд боловсролыг бол боомлж байгаа, чанарыг ахиулахгүй байгаа, өөрчлөлт хийхгүй байгаа хүчин зүйл. Яг бид нар бас сарын өмнө доктортой хөгжлийн зорилтуудыг одоо үзэгчтэй мэдээлэх хүүднээс бас хилцүүлэг хийсэн. Бидний хилцүүлэг лав явж байхад доор нь хүмүүс юу бичиж байсан бэ гэвэл улс төрийн доктортой байж чадахгүй, засаг төрийн доктортой байж чадахгүй гэж яагаад доктортой гэж яриад байгаа юм бэ гэсэн асуултууд маш их гарч ирж байсан. За энэ бол яалтчгүй үнэн. Гэхдээ чинь бид нар бас дотроос энэ асуудалд ийм асуудал байна. Тийм шийдэл бидэнд байна гэдгийг саналаа хэлэх эрхэм бидэнд байгаа учраас бид бас ярьж байгаа гэж би ойлгож байгаа. Хувийн хвшлийн салбарт тийм ээ. Яг үнэхээр одоо юу гэж боловсролын салбарт оруулж байгаа хувь нэр өнөөдөр үнэлэгдэж байгаа боловч ямар дэмжлэг тусалцаа хэрэгтэй байна. Энд доктортой хөгжил хувийн хвшлийг ер нь яаж нөлөөлөх ёстой гэж та бүхэн үзэж байгаа юм. За тэг би нэг жоохон прагматик талаас нь ярил л да. Тэгэхээр доктортой хөгжлийн ер нь яг одоо хөгжлийн түлхүүр нь бол боловсрол өөрөө байгаа. Тэгээ манай аль ч одоо төвшөнд боловсрол мэдлэг одоо сургуультай. Яг их сургуулийн зүгээс ярив. Их сургууль гэсэн ойлголтуудын одоо зөрөө, соёлын зөрөө бол нэлээд их байдаг. Тэгэхээр Монголд бол одоо дээд боловсролын хуулинд манад бол одоо шинэ их сургуулиудын шийдэх нь хоёр зүйл байгаа юм л да. Нэгдүгээр паблик гэсэн олон нийтийн статустай одоо хуулинд бол орж ирээгүй. Төрийн бүсгээ явждаг. Нөгөө талаар ерөнхийдөө их сургуульч маш олон юмнаас хамааралтай байна. Одоо судалгаа, аж үйлдвэр, төр, хувийн хвшил гэдэг. За эдгээрүүдийн одоо оролцогч талуудын дуу хоолой, тэдгээрүүдийн бас мэдлэг соёлын зөрөө ихээс болоод Монголд бол ерөнхийдөө хүн болгоны мэдж байгаа төрөйн ярьлаа. Доктортой хөгжих гэдэг үндсэндээ нийгмийн бүхэл процессууд докторгүй тал руу бол явж байдаг. Тэгээ нэг доктортой байхын тулд одоо мотор, инжинийг бол ажиллуулах шаардлагатай. Тэгээ энэ дээр бол ерөнхийдөө айл шатн доктортой хөгжлийг одоо том хүрээгээр нь яривал одоо нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчин гэж ярьдаг. За их сургуулийн хувьд аваад яривал одоо төр, мэдлэгийн салбар, хувийн хвшил, аж үйлдвэргээ ярьж байдаг. За эдгээрүүдийн одоо алтан дундчаар заашгүй одоо хөгжлийн түлхүүрээс нь боловсрол явж байдаг л да. Тэгэхээр боловсролыг том утгаар нь яривал монголчууд бол сайн мэдж байгаа. 72 хонд бол хамгийн том одоо бичгэрийн тул гарсан байдаг. Хүн болохын тулд суралцсан гэдэг. За 96 онд гарсан одоо ЮНЕСКО-гээс гаргасан хамгийн одоо бүх улсуудад тавьсан гол бичгэрийн тул
одоо боловсрол тэгээд төвөнд нуугдсан эрдэнэс гэдэг. За тэрнээс хойш бол одоо томоохон хэмжээний бүх улсад нийтлэг байх боловсролын одоо нэгдсэн формат стандартыг бол өнгөрсөн жил ЮНЕСКО-гээс боловсролыг одоо ахин хэрэгцүүлэх ингээд энэ ном бол гарсан байдаг. Монгол хэл дээр орчуулагдсан. Гэхдээ энэ бол одоо албан ёсны бичгээр болоогүй байна. Тэгэхээр боловсрол дээр бол монголчууд бол үндэснийхээ хэмжээнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр өнөөдөр бол ялангуяа би одоо эх 5-10 жилиг бол маш өөр төсөөлж байна. За энд бол хувийн хвшлийн их сургууль би ажиллаад одоо үүсгэн байгуулаад 4 дахь жилээ Шинэ Монгол технологийн дээд сургуулийг одоо шинэ загвараар хөгжүүлээ явж байна. Энэ дээрээс харахад бол за засаглалын хувьд бол нэг асуудал байхгүй. Ерөнхийдөө засаглалыг сайн хийж болж байна. Менежментийг хийж болж байна. За хамгийн гол нь оролцогч талуудын дэмжлэг маш муу. Ерөнхийдөө нийт оролцогч тал гэхээр бол яг төр, хувийн хвшил, одоо эцэг эхчүүд, компани, одоо олон улсын байгууллага, төрийн бус байгууллага гэдэг орон л доо. Эдгээрүүдийн зохицуулт бол би нэлээд муу байна гэж хардаг. За энэ дээр ялангуяа үндэсний аюулгүй байдлын одоо Монголын зөвлөл, ялангуяа боловсролын одоо үндэсний зөвлөл гэж бол байдгүй. Одоо жишээ нь дэд боловсрол дээр зөвхөн шинэ тухайн технологийн зөвлөл, ерөнхий сайдын дээрх зөвлөл байдаг. Тэгтэл хажуугаар нь инновац хажуулдах гэдээ гараад ирж байна. Тэгэхээр эдгээрүүдийг одоо яг одоогийн дэлхийн нийтийн болон олон нийтийн өнцгөөс харахад энийг зөв зохистойгоор доктортой хөгжүүлэх нь Монгол улсын өөрийнх нь одоо асуудал байгаа. Тэгээ энэ дээр бол одоо боловсролыг одоо бүх шатанд авч үзэхэд тулд хэрхэн яаж одоо доктортойгоор хөгжүүлэхэд тулд хувийн сургуулиудын ялангуяа оролцогч одоо оролцож байгаа хувь нэмэр бол би илүү чанар талдаа илүү байна гэж хардаг. Одоо чанаргүй бол хувийн сургуулиуд бол хувийн хвшлийн сургуулиуд тогтох ямар ч нөхцөл байхгүй. Нэлээд эрсдэл алхмуудыг бол бас хийдэг. Тэгээ эрсдлийн цаана бол бас зарим тохиол боломжууд бол их ажиглагдж байдаг. Тийм учраас би бол өнөөдрийн одоо бүх шатны боловсролыг бол Монголын үндэсний болон Монгол улсын одоо олон улсын төвшөнд одоо яригдахтай энийг бол одоо нийтийн боловсролын хамгийн эрхэм баялаг бол өнөөдөр дэлхийн нийтээр боловсрол харж байгаа. Тэгэхээр зөвхөн боловсролыг үндэснийхээ төвшнгөөс гадна бид нэр дэлхийн хүн төрөлхтний бий болгосон мэдлэг боловсрол дээр монголчууд бол хувь нэмэр оруулах хэрэгтэй. Нөгөө талаас тэр бүх болцоогоор ашиглах хэрэгтэй. Энэ дээр л би одоо 2030 доктортой хөгжил одоо 4 дахь заалтанд орж байгаа боловсрол гэдэг ерөнхий агуулгаар нь бид нэр зөв чиглүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бол одоо бид нэр хөгжихгүй байна, докторгүй байна гэж одоо шилжилтийнхаа үед бол цэг тавих цаг болсон гэж үзэж байгаа. Одоо бол маш хүчтэй акшнуудыг хийх хэрэгтэй. Тэгээ төр хувь бид нар гэж би бол ялах дургүй байдаг. Ерөнхийдөө энд бол одоо үндсэн хуулийн хүрээнд бүхэл хүн одоо сурж боловсрлох эрхээ бол эдлэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол одоо маш олон бичиг баримтууд бол гарч байна. Тэгэхээр бодлогын хэмжээнд гарах эрх зүйн одоо бодлогын зохицуултын асуудлууд, хэрэгжүүлэлтийн асуудал бол маш их зөрүүтэй байдаг. Энийг бол одоо зохицуулахад төрийн одоо үүрэгөөр санхүүжилтийн асуудал бол нэлээд тавигддаг л да. Энэ дээр бол маш олон одоо асуудлуудыг бол яригддаг. Би сэг асуух хэлээ л да. Яг үнэхээр одоо доктортой хөгжил боловсролын салбартах энэ оролцоог одоо шанаржуулах хин тулд одоо тодорхой асуудал ирхэсэн төр болон хувийн хвшлийн уялдаа холбоог ер нь яаж зохицуулах вэ гэж идэл сайн хэллээ л да. Хууль эрх зүйн актуудын хүртэл хоорондын уялдаа холбоо бас зөрүүтэй байна гэдэг зүйл ярьж байна. Яах ёстой бол бид. Тэгэхээр статусаас нь эхлээл ер нь бол энэ боловсролын салбар гэдэг юм а яг тэргүүлэх чиглэл гэж тэргүүлэх салбар энэ гэж тодорхойлдог байхгүй. Тэгэхээр тэргүүлэх салбар байна гэдэг чинь тэнд анхаарал, бодлогын анхаарал хамгийн түрүүнд их явах хэвээр, санхүүжилт их зарцуулагдах хэвээр их мэтчлэн одоо анхаарамаар юм шиг мөртлөө цаасан дээр тэгж чичээ яг бодит байдал дээр бол боловсролын салбарыг бол хайчаад орхичоод байгаа юм уу гэдэг бодол надад байдаг байхгүй. Хитрхи их хүн болгон тийм боловсрол хэрэгтэй тэгээ юу гэж хөгжүүлэх хэрэгтэй тэгээ юу гэж хэлжээ тэгээ яг бодит үйл хэрэг болох дээр болохоор орхигдуулаад байгаа юм уу гэж боддог. Тэгээ манай дээд боловсролын салбар бол ерөнхийдөө одоо нэг өөрчлөлтөд шинжлэхдэггүй байгаа нь юу гэж харагдаад байна хүн. Тэр дөрвөн ханаас гарахгүй байгаа юм шиг л надад нэг санагдаад байдаг байхгүй. Жишээ нь ингээд би төрийн бас байгууллагад ажиллаад үзэхээр дээд боловсролын үүргийг уншихаар сургалт мэдээж, хоёрт судалгаа шинжилгээ мэдээж, гуравт нь нэг нийт community-д үйлчлэх буюу
За соён гэгэрэл үйл ажиллагаа гэдэг юм дээр манай энэ дээд боловсролын байгууллагууд ерөөсөө итгэх санаачлах гаргаж ажиллахгүй байгаа юм шиг надад санагддаг. Одоо шинэ төрийн бас байгууллагууд бид нэр ингээд аюул олон асуудал дээр ажиллах болдог. Бид нар тийм судлаачийн ур чадвар мэдлэг байхгүй судалгаа хийлгээд мөнгөний төлөөд хийлгэж одоо мөнгө авахгүй санхүү авахгүй хахад одоо энэ ихтэй сургуулиуд бол бид нар руу хурж бид нартай холбогдож ажиллах юм бол одоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, нийгэм олон талын зүгээс дэмжлэг авах, тэгээд өөрсдөө одоо газартай их ойрхон очиж энэ нийгэмтэй их ойрхон очиж мэдэрч судалгаа шинжилгээ бодиттой нийгэмд хэрэгтэй одоо бодлого шийдвэр гаргахад хэрэгтэй ч юм уу одоо судалгаанууд хийгддэг энэ төр болох гэх мэтлэн өөрсдийн нэгж судалгааны чанар сайжрах, сургалтын чанар сайжрах энэ төр их олон боломж байгаа юм шиг надад бас харагдаад итгэв. Одоо Монгол Улсын их сургууль 2016 онд стратеги төлөвлөгөө шинжилж боловсруулж баталсан. Тэгээ энэ дээр манай яг үндсэн одоо гол үйл ажиллагаа бол сургалт судалгаа тэгээд олон нийтийг соён гээгэрүүлэх үйл ажиллагаа гэдэг. Тэг яг энэний хүрээнд бид нар сая бас нөгөө дээд боловсролын байгууллагын магадлалын итгэмжлэлд орох гээд өөрийн үнэлгээний тайлан сүүлийн 5 жилээр хийлээ л дээ. Тэгээд их сургуулийн зүгээс бол өөрсдийнхөө нөөц болцоогоос хийж байгаа юмнууд нилээдгүй байна. Тэрийг яг хүмүүст хүргэж чадж гин үгүй юу гэдг нь бол бас өөр нэг асуудал л та. Одоо жишээл манай сургууль одоо 5 салбар сургуультай хотод. Тэгээд орон нутагт 2. Хотод 5 бүрэлдэхүүн сургууль. Тэрний нэг нь хууль зүйн сургууль байгаа юм. Хууль зүйн сургууль гэхэд л одоо зүгээр олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өнгөө өгдөг тийм төвтэй. Тэгээ тэнд багш оюутнууд ингээ бүгд хуваарийн дагуу суугаад зөвлөгөө өгөөд ингээ сууж идэг. Энэ бол ингээ үн төлбөргүй бид нар зөвлөгөө өгдөг үйл ажиллагаа. За тэгээд дээрээс нь одоо жишээлбэл сая хиймэл дагуул хөөрөглөө л дөө. Энэ бол бас их сургууль өөрсдөө хөрөнгө мөнгө бас энэ тэндээс босгоод олоод багш нарын одоо улс орныхоо хөгжлийн төлөө хийсэн бас нэг тийм асуудал гэж бид бодож байгаа. Гэх мэтчлэн одоо манай үдлэг төвгээ Төв аймагт байдаг л сурвалж судалгааны төв. Энэ төв гэхэд л манай ой судлалын одоо чиглэлийн профессорууд маань тэнд тэр хавийн ойг цэвэрлээд тэгээд дахин нөхөн үржүүлээд тэнд хүлэмж барьчихсан. Тэгээд нөө моднуудыг тариад 2-3 жил тэнд хүлэмжинд тарьчихад ойд авчиж суйрлуулт тийм ажил хийдэг. Энэ бол ерөөсөө ямар ч ашигын төлөө бус яг нөгөө өөрсдийнхээ хийж байгаа сургалт судалгааны процессийнхаа дундуур бас ингээд нийгмийнхаа төлөө хийж байгаа ажлууд байгаа. Тэгээд дээрэс нь бас манай багш нар маш хэмжээний одоо FM, TV одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас хичээл зааж байна. Үн төлбөрөөр очиод хичээл зааж ин за янз бүрийн хэлэлцүүлэгт оролцож ингээд өөрсдийнхөө зүгээс бол бид нар ингээд хийгээд байна. Дээрээс нь хувийн хөвшилтэй бас нэлээд одоо ойр ажиллах гэж хичээж байгаа. Сүүлийн жилүүдэд ялангуяа манай зарим профессорууд эхнээсээ бүтээгдэхүүн гаргаад пациент аваад тэрийгэ борлуулад эхэлж байна. Одоо Монс компанитай, Монхимо гэдэг компанитай гэх мэтчлэн тэгээд бид нар бол хичээж байгаа өөрсдийнхөө нөөц болцсон хэмжээнд биднэрт хандах юм бол хизээч одоо хамтарч ажиллахгүй яж чадахгүй гэхгүй сая бас манайх дотоод хамтын ажиллагаа олон нийтэд харилцах хэлцгээд байгуулаад тэрнийхээ дагуу 21 аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгээд энэ гэрээнд ямар залтууд орсон бэ гэхээр нэгдүгээр аймагт шаардлагатай судалгаа шинжилгээний ажлуудыг чинь хийж үгүй хамтарч хий. За мөн тухайн аймагт одоо янз бүрийн сургалт хэрэгтэй бол бид нар өөрсдийнхөө нөөц болцооны хүрээнд зохион байгуулж үгүй. Одоо юу гэдгийг аймаг болгонд одоо ерөнхий боловсролын сургуулиуд байгаа бид нар бол багш бэлддэг бас ахлах ангийн одоо хим физик те газар зөө багш нар бэлддэг. Тэгэхээр энэ чиглэлийн сургалтууд явуулж өгч гэдэг юм уу. Ийм заалтуудыг оруулсан байгаа. Тэгээд бидний зүгээс бол аль болохоор хамтарч ажиллах гад ингээд хичээж ийн төр хэрвээ одоо ямар нэгэн зөвлөх үйлчлэгээ авах шаардлагатай ч юм уу судалгаа хийх шаардлагатай бол биднэрт хандхад хизээж одоо үгүй гэхгүй хийгээл байгаа гэж хэлмээр байна. Яг ингээд юу гэдэг чим зөв мойстер жишээ аваад ярихад тэд бол тодорхой хэмжээнд одоо улс орондоо шаардлагатай зүйлүүдийг боломжийнхаа хэрээр хийж яана л гэж байна л да. Гэтэл юу гэдэг чим би төсөв ярихаар л нэг зүйл ярьдаг. Яагаад төсөв зохиож байгаа болоод төсвийн одоо байн хуралдаанд алхаж байгаа эрхэм гишүүд өнөөдөр улс оронд байгаа шаардлагатай мэдээлэл материалуудыг цуглуулж аваад тэн дээр ажилддаггүй юм бэ. Яагаад зөвхөн зохиосон төсвийг хараад Монгол Улсын төсвүүдээр зүсийг баталдаг юм бэ гэдэг дээр. Гэтэл юу гэж би даасан хараад бус эдийн засгийн судалгаа хийх тэр институт өнөөдөр бидэнд байхгүй байна.
гэдэг зүйл ярьдаг. Зөвхөн сангийн яам дээр боловсруулсан төсвөр л тэр төсөв орж байгаа боловч бусад одоо бус харьцуулах тэр боломжийг олгодгүй гэдэг л дээ. Тэр яг энэ мэтээр ашиглах тэр боломжуудыг ерөнхийдөө хангалттай олгож байгаа. Тэр муу стресс тийш яваад ирж байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд энэ дээр ер нь ямар юутай гэдэг. Таны түрүүний хэлсэн бол улсад нөлөөллийн тийм ээ чиглэсэн үйл ажиллагаад ихтэй сургуулиудаас хэрэгтэй байна гэдэг зүйл дээр ингэж ярих юм бол. Тэгэхээр би бол их сургуулийн мөх сайхан багшийг бол үлгэр жишээ гэж хэлнэ. Би бас арай хавтгааруулаад үүсгэж шиг боллоо. Монгол Улсын их сургуулийн одоо багш мөх сайхан багш бол одоо хүний эрхийн чиглэлээр тий хууль зүйн сургуулийн багш хүний эрхийн чиглэлээр одоо маш их одоо яг нөгөө нийгэмд хүрэх тий үйлчлэх, нийгэмд тэр мэдээллийг түгээх гэдэг чиглэл дээр бол эсвэл их сургууль дээр бүтээгдсэн мэдлэгийг одоо хэрэглэх гэдэг чиглэл дээр жинхэнэ үлгэр жишээ болж ажилладаг профессор гэж би боддог. Өөрөөр хэлбэл судлаач эрдэмтэн хүний хувьд байр сууриа яг тухайн асуудал тухайн цаг үед нь зоригтой илэрхийлж байна. Одоо жишээ нь энэ хэрэгтэй байгаа байхгүй. Бид нэр угаач мэдэхгүй ингээл нэг асуудалтаар ингээл хэрэлдээл хилцээл наашаа цаашаа бол алийн үнэн зөв худлааг нь мэдэхгүй бид нар ингээл ганхаж хахад нэг одоо тэр чиглэлийн эрдэмтэн их сургуулийн багш хүн гарч ирээд л одоо үндсэлтэй мэдээлэл өгдөг нийгэмд одоо ингээд мэдээлэл хайдаг те чиглүүлдэг баймаар байгаа байхгүй. Тэгэхгүй ингээл бид нар нэг юм их тойроод бочигнаад хэрэлдээд маргалдаад хамаг цагийг аваад бие биенийгээ хараад зүгт ингээд дуусч байгаа байхгүй. Тэгтэл манай эрдэмтэн доктор профессорууд энэ талдаа их хулчгар гэж би хулчгар гэж хэл. Тэгээд ингээ иргэний нийгмийнхэн бол одоо яалтчгүй нөгөө тэр бүлэгтээ ажиллаж байгаа учраас ингээл хурдан мороо ячдаг хүүхдийн асуудал гэл ингээл гараал ярьдаг. Бид нарыг нэг бэкап болоо ингээд ардаас минь орж ирээд те хүний эрх ийм байх ёсгүй, төр засгийн бодлого ийм, хууль нь ийм, засгийн газрын дээр ийм байр суурьтай байж болохгүй, ийм шийдвэр гаргаж болохгүй, шүүх өнөөдөр ийм шийдвэр гаргасан байна. Эний тэрэгэд ингээд нэг ийм тэр нийгэмд өрнөж байгаа хилцүүлэг дээр ингээд нэг хувь нэмэр оруулах талдаа маш хулчгар гэж би хэлнэ. Тэгээ энэ цаанаа би юутай холбоотой гэж боддог вэхээр дахиад мэдлэг компетенц сул учраас өөртөө ихтэйгээр тэр орж ир чадахгүй байх уу гэдэг бас нэг тийм хар төрөөд идэг. Гэхдээ энийгээ би батлаагүй л дээ батлаагүй гэж самууг ярихгүй. Гэхдээ энэ өөрөөр хэлбэл багшийн чанар муу байгааг тухайн одоо өөрийнхөө чиглэлээр одоо тийм экспертийн түвшний мэдлэгтэй болоогүй учраас одоо энэ хилцүүлэгт орж ирч чадахгүй байна уу? Биднэрт дэм болж чадахгүй байна уу? Нийгэмд дэм болж чадахгүй байна уу? Энэ төрийнхэн дураараа дөргиж яахт чинь таслан зогсоодог юм багш нар ийм эрдэмтэй хүмүүсийн бүлэг баймар байгаа байхгүй. Ус төрчдийг ингэж дураараа дөргиж яахад төсвийг ингээд дураар нь наашин цааш нь дэлгэцүү байхгүй юм л да өөрөөр хэлбэл. Одоо жишээ нь яг та сайн мөнгөсөн багш нар жишээ авал хэрлээ л да. Бид нар юу гэж юм үнэхээр одоо ингээл төсөө мөнгөний бодлого ингээл мөнгөний тухай хууль, банкны тухай хууль ингээл хэлцэж чиглэлтэй зэрэгцэл багш нар авч одоо мөнгөсөн багшаас ахуулаад дэлгэр сайхан багш, оюун багш, ариуна багш, эрдэнэт багш гэл тийм багш нарыг боломжоор авчирна гэж ярьдаг. Гэтэл тэд нар үгээ хэлжлээдэг. Тэдний үгээ тодорхой хэмжээнд тусгаад авах ч гэдэг юм уу зохицуулт бид өнөөдөр байхгүй байна. Тэгэхээр тэр нь эргээд яг одоо бидний яриад байгаа тэр нөө чанартай боловсрлаа бид нэр үнэхээр одоо улс орны хөгжил ашиглаж чадчихна уугүй юу гэдэг зүйлийг асуумаар санагддаг байхгүй. Энэ бас зүгээр сэтгүүлч юм бодлоо л да. Ийм бодлого юм л да сая эндээс ус ярьж байна. Ерөнхийдөө манай одоо бодлого эрх зүйн орчин ерөнхийдөө хувь хүмүүс дээр тулгуурласан маягтай зарим тохиолдолд сэтгэлийн хөөрлөөр тий эсвэл нэг хэсэг хүмүүсийг суглуулж байгаа лист маягаар ингээд гаргаад явж байгаа. Одоо бол ингэж болохгүй. Нэг зогсоох хэрэгтэй. Улс эмчин тодорхой бүтэц одоо энийг бол одоо тодорхой бүтэцэд оруулах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол би бол их боломжийн байдлаар бол хардаг л да. Ерөнхийдөө төрөөс бол боловсролд хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт нь эрх зүйн орчин тавих гэхээр үндсэндээ одоо яг би харж байгаад эрх зүйн орчин бол зогсон байна. Тэгэхээр одоо яам бол боловсрол соёлын тухай спортын яам бол сүтгэж байна л да. Одоо их сургуулийн одоо үндэсний хөтөлбөр үр дүн суурилсан үндэсний хөтөлбөр дээрээс нь хуулиуд маш одоо замбрааг байна. Ерөнхийдөө хэвчсэн хаалттай одоо инновацийн үндэсний бодлого гаргаж байна. Бас ажиллаж байна. Дээд боловсролын хууль нэмэлт өөрчлөлтүүд оргож байна. За энэ үнийг одоо бүгдийг нь өөрчлөхөд одоо эмх цамраагүй өөрчлөөд сайжруулна гэж бол байхгүй л дээ. Жишээ нь би ганц зүгээр кейс хэлэхэд 80-аад оны үед Америкийн патентын хуульд бол ганц өгүүлбэр орохтол их сургуулиуд бүгд л одоо судалгаар шилжээд одоо аж үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийгэмд гаргаад эхэлчихэж байгаа юм. Тэгээ энэ дээр хөрж. Тэгэхдээ манад бол ерөнхий зураг дотроос аль нь хамгийн гол түвшүүр цэг вэ гэдэг буюу энэ дээр гол концепцуудаа гаргаж чадахгүй байна.
Тэгээ энэ дээр бол яг хөөр би яг одоо өөрөө чинь түрүү асуусан одоо яг институцийн хувьд ажиллаж чадахгүй байгаа байхгүй. Одоо Монголд бол миний харж байхад бол ерөөсө дата алга байна шүү дээ. Одоо статистикийн газар дээр яг одоо хүн анализ хийчихэр хэмжээний одоо арга зүгээр хийсэн бодлогын судалгаанууд алга байна. Гэтэл одоо үндэсний одоо мэрэгчлэнгүүдээ баг болгоод ажилуулад тэдгээрээс одоо гол мэдээлэл авахын оронд хааны орны одоо экспертүүдийг дутчихдаг. Нөгөөдөл нь ерөнхийдөө Монголыг ойлгоно тугаа өөрийнхөө орны асуудлыг шийдэг хүмүүс ч гэсэн яриад янз бүр яриад тэгээд тэргээр бол одоо маш олон өөрчлөлтүүд явагдсан. Одоо эцсийн үр дүнд яаж яах вэ? Би одоо 83 оны Монгол Улсын их сургуулийн үед 88 онд төгсчихсэн. Үндсэндээ чанар бол унсан. Энийг бол одоо хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо чанартай боловсрол гэж ярьж байгаа тохиол над бол бас нэг бол одоо цахаас нах бол хийх хэрэгтэй. Жишээ нь одоо би хамгийн наадлын жишээ миний нүдэнд харагдаж байгаад бол ерөнхий боловсролын ахлах одоо анги 11 12 дугаар анги заадаг математик, физик, химийн багш нарыг одоо хамгийн түрүүнд маш аралтайгаар мэрэгдэшүүлэх шаардлагатай. За эндээс болоод хүүхдүүд инженерт орж ирэхгүй байна технологид. Яаж юм гэхээр математик, физикээс үндсэндээ имэж зайцсан. За багш нар бол янз бүрийн аргаар заах чадвар нь бол байна. Тэгтэл багш нар юу заах вэ гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр одоо энийг сурахын тулд одоо боловсролын бэлтгэн гэж байхгүй шүү дээ. Одоо Монгол Улсын боловсролын их сургуулиуд дангаараа дийлэхгүй. Монгол Улсын их сургуультай математикийн багшийг бэлтгэж байгаа юм бол математикийн мэдлэгийг хамтарч тэр хүнийг одоо энэ л дутагдж байна бодит байдалтай. За тэгээд ерөнхий боловсролын одоо 12 дугаарыг төгсөж байгаа оюутнуудыг одоо бид нар мэдж байгаа. Үнэхээр чанар хангахгүй. Одоо гүйцэтгэлийн эднэрийг адаа. Тэгээ үндсэндээ одоо би аргаа ороод өөрийнхөө шинэ Монгол технологийн дээд сургууль дээр бэлтгэл ангийг нээж байгаа. Одоо нөгөө ахлах сургууль дутуу үлдсэн юм зааж штэ. Тэгэхгүй бол одоо хүүхдүүдийг хайж болохгүй. Тэгээ ингээ үзэхэд бол өнөөдөр ерөнхийдөө инженер технологи Монгол улсад асрах хэрэгтэй байна. Гэтэл энд бол ерөөсө 5-аас 7% таа шүү дээ. Тэр энэ бүхэн юунаас шалтгаалж байгаа нь сургалтын чанар тийм ээ. Яг одоо сургалтын чанар байхгүйгээс шалтгаалаад нөгөө л эргээд дахиад сураагүй юм чинь мэрэгжил сонголт. Мэрэгжил сонголтоос шалтгаалаад цаашаа нөгөө доктортой хөгжилт чинь нөлөөлж байгаа хөдөлмөрийн зах зээлийн харилцаа. Бүгд ингээл зөрөө явчих юм гэж би ойлгоод байна л да. Мэрэгжил сонголт дээр зөвхөн бас тэр ерөнхий боловсролын сургуулийн чанараас гадна тэр хүүхдүүдийг бас сэтэлжүүлэх ёстой л доо. Одоо телевиз одоо энэ кино үзэхээр юу гарч ийн гэхээр дандаа нэг сайхан дуучин ч юм уу жүжигчин ч юм уу одоо нэг тэр чиглэлийн мэрэгжлүүл аюу гоё гэсэн тэр мессежүүдийг одоо манай дотоодын кинонууд ч байсан гадаадын кинонууд ч гэсэн өгөөд байна л да. Гэтэл яг ингээд байгалийн шинжилгээ ухаанаар яваад ийм мундаг эрдэмтэн болвол би ингэж гоё амьдрах юм байна, юм бүтээдэг болох юм байна, инженер болвол би улс орны одоо хөгжил ийм байдлаар хувь нэмэр оруулах юм байна гэдгийг багаас нь бас сэтэлжүүлэх юм бас чухал байна л да. Нэг ёсны маркетинг зөв зүйлийг одоо бид сурталчлах хэрэгтэй. Энийг бол манай хэвлэл мэдээллийн салбар ч гэсэн бас ойлгох хэрэгтэй. Кино хийж байгаа хүмүүс ч гэсэн ойлгох хэрэгтэй. Одоо маш мундаг одоо жишээл энэ Ган Зориг багш бол их мундаг хүн шүү дээ. Энэ хүн чинь химийн чиглэлийн хүн тий. Тэгэхээр энэ хүн бол их мундаг одоо явж штэ Монгол улсын дээд боловсрол хувь нэмрээ оруулаад явж байгаа мундаг эрдэмтэд. Энэ хүнийг жишээний одоо дүрийг кинонд жишээлбэл бүтээх хэрэгтэй байхгүй. Тэгээ хүүхдүүд багасаа хараад би ерөөсөө эрдэмтэн болмоор юм, судлаач болмоор юм, инженер болмоор юм гэж бас бодох хэрэгтэй. Тэхийн тул би яах вэ гэхээр математикаа сайн үзэх юм байна, хим физикээ сайн үзэх юм байна гэж бас бодох хэрэгтэй гэж бодоод байгаа. Тийм би одоо гэртээ хүртэл хүүхдүүдтэй багаас нь одоо тийм инженер болвол ёстой гоё, эрдэмтэн болвол ийм гэл тэр чиглэлийн одоо хүүхдийн номнуудыг хүртэл уншуулж штэ. Охиноо одоо хүүгээ мотивац хийж байгаа байхгүй багаас нь. Тэгэл одоо тэр чиглэлийн сайенс музей хүртэл манад одоо баг байхгүй. Тий одоо нэг динозаврын музей л байна. Гэхлээр инженерингийн музей гэдэг улс орон болгонд байдаг. Тэгэхээр зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн одоо тэр багш нарын заа харга зүй тэрний чанараас гадна бусад энэ нийгмийн чинь юм болгон тийшээ чиглүүлж тийшээгээ дэмжих хэрэгтэй байхгүй юу. Одоо манай хоёр сургууль гэхэд одоо энэ чиглэлийн хүүхдүүд тэтгэлэг өгж байгаа. Мөс гэхэд одоо тий инженерийн чиглэлийн мэрэгчлүүд болон байгалийн шинжилгээ ухааны одоо хөтөлбөрийг сонгосон оюутнууд тэтгэлэг өгч байгаа. Жил болгон өгч байгаа. Бүр байдаг болцоогоор өгч байгаа. Бид нар чинь бага төлбөртэй, бага төсөвтэй байгууллага ч гэсэн өгч байгаа. Гэвтэл улсаас бол яг энэ чиглэлийн тэтгэлэг өгч ийн үү гэвэл бас л
асуулт л та. Ямар шаардлагатай зүүн гэж. Тий, тэргүүлэх хэдэн мэрэгчлэгээд бас амьдал хийх санаатай. тий санаа бол байх шиг байна. Тий. Би статистикаас асуу гэж бодож байна л да. Сая багш нар хэллээ шүү дээ. Үнэхээр өдөгч юм мэрэгжил сонголтоос шалтгаалаад нод хичээлний сонирхлоос шалтгаалаад тэр физик, хим, инженерүүд байхгүй байна гэж. Тэр зөвхөн судалгаа байдаг болоо энэ дээр. Одоо жишээ нь ерөнхий боловсролын сургуульд төгссөн тэгчний хүүхэд надад тийм чиглэлийн сургуульд орлоо, тийм чиглэлийн сургуульд орлоо, тийм мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд орлоо ч гэдэг юм уу. Тийм судалгаа байдаг болоо. Тийм нарийн судалгаа бол байхгүй байна тий. Тэгээ сая саяхан дэхтэй зүгээр мэдээл бол хүмүүст мэдээл болж магадгүй. Юу нэр нэг хөдөлмөр нийгэм хамгааллын судалгааны институт төв гэж байдаг л тий. Тэднийхэн судалгаа хийгээд гаргацсан байлээ тий. Тэн дээр бол тий хүмүүс яагаад ингээд юунаас суулж мэрэгжлээ ингэж гинэ үү? Зах зээл хөдөлмөрийн зах зээл дээр гарахтаа яаж гинэ үү? Юунд алдж гинэ үү? Ажил олгогч дээр очиод ямар асуудлууд гарч гинэ үү гэдэг талаар бол судалгаа тайлан гарсан байсан. Тэгээ бид нар дөрөв доктортой хөгжил боловсрал гэсэн сэдвээр ярилцгаа. Тэгэхээр юу ч бид нар яг нөө дээд боловсролын төлөөлөл ирсэн учраас дээд боловсрал руу их анхаарат ах шиг байна л да. Тэгээ би бас юу руу чиглүүлвэ гэвэл насан туршийн боловсрал гэдэг нэг юм ярьж байгаа тийм ээ. За яг нөө хүн болж төлөвлөж тэр боловсрал бидэнд өнөөдөр ямар байна гэдэг бас би ярмаар санагдаж байна. Яг өнөөдөр ерөнхий боловсролын сургууль ч гэдэг юм уу, ихтэй сургуулиуд энэ чиглэлийн тэр мэдлэг мэдээлэл бид нар одоо чанартаагаар олгож чадчих байгаа бол. Ерөнхийдөө яг хуу ер нь одоо суралцсан дөрвөн гол тулгуур бол одоо мэдхийн, хийж бүтээхийн тий. Сүүлийн хоёр нь бол одоо хүн болохын. Нөгөөх нь одоогийн нийгэмд бол одоо хамт яаж тэр орчинд хүн амьдрах уу гэдэг. Тэгэхээр энэ дээр бол насан туршийн боловсрол бол шууд явж байгаа. Өнөөдөр зүгээр манай шинэ Монгол эрдмийн хүрээлэн ингээд одоо цэцэрлэгээс ахуулаад магистрийн хүртэл бүх шатны хөтөлбөр нэг одоо академийн орчинд бол явагдаж байна л да. Тэгээ энэ дээрээс ингээ ажиглаж байхад бол миний хувьд одоо багангийн багшаас ахуулаад цэцэрлэгийн багшаал ихсэн онцгой анхаарах хэрэгтэй. Тэр хүмүүсийг одоо манад нэг зүгээр миний ажиглаж байгаа зүйл ингээд зөвхөн дээд сургууль гэж ярихгүйгээр ингээ харахад багш нарыг одоо бэлдэх асуудал мартагдсан. Тэдгээрүүдийг ингээ тасралтгүй мэрэгжтэй дэвшлүүлэхгүй бол одоогийн байдлаар бол одоо багш маш хурдан гоцордог л доо. Жишээ нь би ингээд ийм судалгааг хайгаад бол олоогүй. Жишээ нь 16-аас 20 насны Монгол одоо хүүхдүүдийн онцлог сэтгүүн талын одоо судалгаа ерөөсөө хийгээгүй байдаг учраас бид нар хүүхдээ мэддэг гол. Тэгээ тэн дээр юу заахаа мэддэг. Тэгэхээр өнөөдөр бол ялангуяа энэ ундрал захирал ярьж байгаа хүмүүнлэгийн талын одоо Монголын яг ийм одоо сошиал модель бол байхгүй байгаа байхгүй. Энийг бол одоо нийгэм хүмүүнлэгийн салбарын хүмүүс одоо Монгол соёл судлаачид, сэтгэл судлаачид бол энийг оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Жишээ нь би Харвардын их сургууль дээр MIT дээр очиж байхад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх маш олон төвүүд сургуулиудыг тойроод бол байж байгаа. Өнөөдөр Монголын ихтэй сургуулиуд болон бусад боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол оюутан, сурагч, хүүхэд, багш нар ялгаагүй ажилтнууд бол маш их стресстэй байна. Тэгэхээр энэ дээр бол тэрийг яаж гаргах уу гэдгээ одоо шийдэхин тулд бид нар энэ дээр бол одоо багшийг бэлтгэх эсвэл зөвлөгөө өгөх энэ тал дээр бол одоо манай сургууль нэлээд туршлагаж байна л да. Тэгэхээр хүүхдүүд бол ерөөсөө одоо Монгол хүүхдүүдийг ингээ харж байхад бол өөрийн гэсэн итгэл их муутай. Энэ нийгмийн одоо нийт тогтолцооноос болоод байна би ойлгохгүй байна. Тэгэхээр энэ дээр бол одоо судалж байгаа судлаачдыг би бас хайхад бас олохгүй байна л да. Бодлогын материалууд алга байна. Тэгэхээр одоо хий хамаагүй ярьж болохгүй. Тэгээ энэ дээрээс ингээд харж байхад одоо бид нар бүх шатны боловсрол тэр дотроо одоо яг бид нар юун дээр алдаад байна уу гэдэг л одоо их сайн онцлох шаардлагатай байгаа. Тэгээ энэ дээрээс одоо статистикийн төв газар юм уу ялангуяа одоо маш олон хүрээлэнгүүд байж байна. Ялангуяа би одоо Монгол Улсын их сургуулийн дэргэд боловсролын одоо сургууль байгуулмаар санагддаг байхгүй юу. Тэгэхгүй бол одоо Монгол Улсын их сургуулийн өөрийнх нь брэнд нь бол яг энэ байдаг. Монголын одоо анхны сургуулийн нэг дээрээс нь одоо хэдэн мянган багш одоо мэрэгчлэлтэнгүүдийг боловсролын системд бэлтжижсэн. Одоо би ч гэсэн одоо хим чимийн багш гэсэн дипломтой. Тэгтэл өнөөдөр яагаад энэсээ татгалзах болж Монгол Улсын боловсролын их сургуулиуд гээд ангараа дийлэхгүй гэж боддог. Тийм учраас энэ нэг одоо багш бэлтгэх асуудал дээр нэг би жоохон алдаа гараад байна уу. Нөгөө талд бол бид нар бол одоо яг шаардлагатай нийгэм хүмүүнлэгийн хүнд хэрэгтэй хичээлүүдийг оруулмаар. Одоо хэрхэн яаж суралцах вэ? Сурахын тулд би яах вэ?
юм бүтээхийн тулд ямар юмыг суралцах вэ? Тэгээ одоо загварчлага сэтгэл одоо creative thinking гэдэргээд дэлхийн нийтийн залуучууд үзээд өнгөрцөн хичээлүүд манай боловсролын тогтолцоонд бол орохгүй байна. Тийм учраас хүүхдүүд интернетээс асар их мэдээллийг авч байна. Би бол одоо нэг сурагч нэг оюутанд бол муу гэж хэлэхгүй. Муу оюутан оюутан гэж байхгүй. Тэрийг одоо хүн болгохын тулд бид нар бүхэл одоо энэ бол би одоо үндсэн Монголын төрийн хамгийн чухал үүрэг гэж бодож байдаг. Тийм учраас энэ хууль эрх зүйн тогтолцоо яг одоо улсын их хурлын гишүүд өгөрсөн сургалт авч болдоггүй гэж. Тэ одоо хууль гаргахын тулд тэгээд өөрийнхөө одоо хамаагүй эмх замраагүй байдлаар хуулийг гаргаж мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бичиж байгаа үг, гатгаж байгаа цэг болгон ямар нэг судалгаан дээр суурилж дата дээр анализ хийснээр дараа бичигдэх ёстой гэж боддог. Тийм учраас одоо хүнийг сургана гэдэг бол маш том нийгмийн үн цэнтэй эрхэм одоо бүтээгдэхүүнүүд баялаг үйлдвэрлэж штэ. Энэ дээр бол одоо Монголын төр бол маш хариуцлагатай одоо би хандах хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм учраас гаргаж байгаа хууль эрх зүйн орчин тэгээд хууль эрх зүйн орчингоо гаргахаараа яг хэрэгжүүлэх институт болон санхүүжилттэй марчдаг. Тэгээ ингээ ерөнхийдөө одоо би ажиллахгүй байна л гэж харж байгаа. Тийм учраас ажилтдаг системийг энийг бол одоо би нэг салбарын сайд хийж чадахгүй байх гэж бодож байгаа. Ерөнхий сайдын мэдээлэл юм уу, ерөнхийлөгчийн мэдээлэл доктортой хөгжлийн бодлогыг барьжээж өнөөдөр боловсролыг би хөтлөх байхаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол Монгол хүн чадна. Залуучуудад маш их итгэлийг өгөх хэрэгтэй. Одоо залуучууд бол маш хүчтэй цунами ирж гэнэ гэж би харж байгаа. Ялангуяа аж үйлдвэрийн салбарт ажиллах, өөрсдөө хөгжүүлэх, боловсруулахын тулд тэднийг бол би ойлгох одоо мэдрэмж дутагч гэж харж байгаа тийм. Тэдгээрийг одоо тийм учраас оролцогч талуудын соёлын ялгаа, мэдлэгийн ялгааг бол би багасгах хэрэгтэй. Монгол хүмүүс одоо хоорондоо ойлголцох хэрэгтэй л гэж эцэст нь дүгнэмээр. Би ганцаар өгч тээ нэг энэ төр үнэхээр их санал нийлж байгаа бол манаас салбар үнэхээр мэдрэг чанар бол дутагдaltaй. Энэ нийгмийг мэдрэх, тэр ирж байгаа залуучуудын давалгаар мэдрэх, энэ дэлхийн даяар явагдаж байгаа үйл процесст мэдрэг байх чадвар нь бол асар одоо сул байна. Тэр нь мэдээж бүтэц тогтолцоотойгоо ч холбоотой байж магадгүй. Энэ боловсролын яам гээл нэг хэдхэн хүн Монголын бүх боловсролын бодлогыг мэдээ, дээрэс нь хэрэгжилтийг нь зохицуулаад ингээд аваад явна гэхэд бол мэдээж барахгүй байх л да. Тэгээ би сая дээр доктортой хөгжил ерөнхий боловсрол чуулганд суусны нэг ачгаа байна. Боловсролын хүрээлэн Монгол хүүхдийг судалж байна. Одоо 2 3 настайгаас нэглээ 21 настай хүртэл гисэн шүү. Судалж үзэж байна. Тэгээ энэ судалгаагаа ингээд жил тутам 2 жил тутам ингээд 3 удаа хийчихвэл тэр одоо баталгаатай төрөх гарч ирнэ гэж тэр нөхдүүд үзчихлээ л дээ. Тэгээд тэр нь санхүүжилдэггүй, тэр нь үргэлжлэх нь тодорхойгүй, тэрийг хүн хэрэгтэй гэж одоогийн бодлого шийдвэр гаргагчид үзэж байгаа хэсэг нь өнөөдрийн хүртэл одоо тодорхойгүй байгаа байхгүй. Жишээ нь Монгол хүүхэд одоо ямар ч ур чадвар дутуу байна гэдээ гаргасан чинь нөгөө юмс үзэгдлийн дотоод мөн чанарыг таньж мэдэх, тэрийг харьцуулах, ангилах чадвар маш доогуур юм гэж гарсан байгаа байхгүй. Тэр одоо судалгааны гадаад шин чанараар нь бол харьцуулаад ингээд таньж мэдээд ялгаад ингээд ангилаад байна гэж байгаа байхгүй. Тэгтэл юмс үзэгдлийн дотоод мөн чанараар бодолж тавилж байгаа юм байхгүй. Тэгэхээр гэх мэтлээ аягүй сонирхолтой үр дүн гарсан байлээ. Одоо жишээ нь дэлхийн бүх улс орнд одоо боловсролын судалгаа хийхээр ээжийн боловсрол хүүхдэд яаж нөлөөлж байна гэж тий хүүхдийн сургалтын амжилтанд ямар нөлөө үзүүлж байна гэдэг. Ер нь ээжийн боловсрол нөлөөлсөн тийм судалгаар гэсэн Монголд аавуудын боловсрол хүүхдийн боловсрол нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан. Тэгээ бид нар тэр дүнг ингээд өөр хоорондоо багш хоорондоо ингээд ярилцаад үзсэн чинь одоо Монголын нийгэмд чинь аауд ажил хийхгүй гэрч суудаг юм байна. Хүүхдээ хараад цэцэрлэг зөөгөөд гэрийн даалгаврыг хэлэх юм. Эмэгтэйчүүд чи ажил хийгээд гадуур яваад. Тэгсэн чинь нөө эрэгтэйчүүдээ сайн нөгөө статистикийн хорооноос те эрэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эрэгтэйчүүдийн талаар статистик судалгаа гарсан чи эрэгтэйчүүдийн дөнгөж 30% тэгээд боловсралтай гэж гарч байгаа байхгүй юу. Тэ? Тэгэхээр чи ингээд нөгөө энэ бүх юм нарийн юмнуудыг тооцоолж ингэж бодлогоол хийхгүй л Монголын боловсрал одоо өөрчлөгдөх тэр чанар манарын сайжрах найдлага ер нь том баг байна уу гэсэн. Би л сэтгэл төрсөн ш. Яг ингээд ярингуут нод Монгол үг боломжлол руу ордог байхгүй юу? Яагаад гэсэн чинь эр хүн өөр амьдралаа явчин эмэгтэй хүн чинь нөгөө айлын хүн болгох юм чи охтоо нэг эрдэн боловсралтай мэдлэгтэй хүн болгочээ гэдгээс шалтгаалаад охтуудаа дээд боловсрал эзэмшүүлээд хөгүүдээ одоо юу гэх юм тийм ээ одоо дээд боловсрал гэлгүй орхидог. Түүнээс шалтгаалаад одоо нийгэмд нөлөөлж байгаа нөлөөлөлөө харах гэхлээр
эмэгтэйчүүдийн нөлөөлөл ямар хэрэгжээд байгаа юм гээд ингээл яриад эхэлдэг. Тэгэхээр энэ бүхэн дахиад нөгөөд анхан дунд сургуулийн өмнөх боловсруулалтаас авахуулаад ерөнхий боловсруулалтын сургууль бид тийм ээ одоо нэр хүүсийн тэгш эргэтгэж байлыг хэрхэн яаж олгох вэ гэдээс дахиад л ярих хэрэгтэй болчихж байгаа. Сая ингээд судалгаанууд ярьлаа л да бидний тим юм хэрэгтэй бид ингээд тим мэдээлэл авах гэхээр байхгүй ингээд зөв би статистикийг сонирхоод асуумаар санагдлаа. Ер нь та бүхэн судалгаагаа яаж хийдэг вэ? Яг одоо ингээд доктортой ужил боловсрол гэлтлээ та бүхэн өөрсдөө санааж чараа тим чиглэлийн судалгаа хий тооцоо гаргая гэсэн тим байдгүй. Боломж байдгүй. За. Хуулийн дагуу бол манайх 48 үзүүлэлт багц үзүүлэлтийг гаргахаар ингээ хуулиндаа заагдсан 10 тоолох судалгааг явуулдаг. Тэр дотроос бол хамгийн том нь бол хүн амрын сусын тооллого. Тооллогоор нэг боловсролын талаарх зарим мэдээлэлүүд бол гарч ирдэг тийм ээ. Сая түрүүн таны хэлдэг тэр өв боломжтой холбоотой хэсэг бол сүүлд явагдсан 10 оны орон сууцны тооллого, хүн амрын сусын тооллогын нэг сэдвчлэн судалгаан дотор байсан гэж боловсрол дотор л байсан бахад. Эмэгтэйчүүдийн боловсрол өндөр байна. Яагаад гэвэл энэ нь бол бас энэ манай энэ өв боломжтой тодорхой хэмжээгээр холбогдож байна гэх. Тэгээ энэ статистик харин сайжраад байгаа шүү дээ. Би бас жоохон өдрөг эрэг юм ярий гэвэл нөгөө ингээд raw data-гаа гэж тавьчихдаг болсон байл шүү дээ. Meta data мэдээлэл тэгж байгаа. Тэгээ бид нар сая ЮНЕСКОд манай байгууллага боловсролын хамт ажиллагааны нийгэмлэг хоёр нийлээд нүүдэлж малчтын хүүхдийн боловсролын одоо судалгаа бичиж өгсөн байхгүй юу? Цаас юу мэдээлэл бичиж өгсөн. Тэгсэн чи статистикийн одоо вебсайт руу орсон чи тэр нөө мета дата гэж. Тэгэл малчтай хүүхд хэрэгтэй эмэгтэй тэдэн настай дотор байранд байгаа гэдэг ингээд судалгаа их тарьцангуй боломжтой болцсон болж байгаа мэн шинжилж байгаа мэн гэдэг дээр бол би талархууштай санагцсан. Дээрэс нь бол түрүүний ганц зэрэг өгшин бас хэлсэндээ нэг байгаа. Энийг бол зөвхөн бид нар хэлээд байгаа ш. Өнгөрсөн нөгөө мянган хөгжлийн зорилтуудын 5 дахь тайлан дээр ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр хашчлуун доктор энэ төргээд тэр одоо илтгэл бичсэн багийнх юу гэсэн гэхээр боловсролын статистик дата найдваргүй байна гэдэг ганцхан одоо дүгнэлт хийсэн. Бас нэг юм байл да түрүү эндээс бол одоо яг энэ бид нар ирээдүгөө харах хэрэгтэй. Боловсрол дээр ялангуяа доктортой боловсрол дээр энэ дээр одоо Монгол соёл зан заншил энэ онцлогтой одоо суурилсан удирдлага зохион байгуулалт менежмент засаглалыг хиймээр байгаа. Тэгээ миний одоо бас сүүлийн ажиглалтаар бол энэ одоо ерөнхийлөгчийн одоо зүгээс ялангуяа боловсрол солилгоон одоо энэ спортын энэ яамны одоо энэ шинэ багаас бол илүү одоо ялангуяа ерөнхий боловсролын хүүхдүүдэд хандсан соёлын одоо болон нийгэм хүмүүнлэгийн одоо ойлголт концепцуудыг хүүхдэд их зөв өгөх тал руу тэгээ ингээд зогсчоод гацчаад байгаа. Улс төрөөс шууд хамааралтай шүү дээ. Энтэй энэ хуулиудыг бол бодлогуудын бичиг баримтлал ялангуяа боловсролын үзэл баримтлалын асуудлууд дээр нэлээд багуудыг ялангуяа их сургуулиудыг тодорхой Монголд энэгээр дагнан одоо мэрэгсэн хүмүүсийг цуглуулж их баг болгож ажиллаж байгаад бас их итгэл одоо их сайхан гэгээлэг зүйлийг харж байгаа. Тэгээ энэ дээрээс одоо эцэст нь би бас ингээ хэлэхэд бол бид нар бүх юмыг одоо бас муухайгаар харж болохгүй. Монголын одоо эх 4 жил 8 жил одоо GDP одоо гашчулуун доктор хэлснээр 10 одоо 3-4 мянга хүртэл долларууд өсөх хандлагатай байж байгаа. Одоо бол нэг 4-5 мянга орчим байж байгаа. Боловсролд хаях мөнгөний хэмжээ бол өсөх хандлагатай байгаа. Бид нар гадны одоо нөөцүүдийг маш сайн ашигламаар байгаа боловсрол. Тэгвэл Монгол ухаанаар одоо сензурт хэрэгтэй гэж харж байгаа. Тэгээд хэлэхэд бол одоо манад ийм одоо цөөхөн хүн амтаа ерөнхийдөө хуучин социализм үед маш сайн тогтцсон боловсролын одоо энэ системээ ашиглаад ингээ гараад ирэхэд бол би давчнаа л гэж харж байгаа. Тэгээд энэ дэр хамгийн гол юм бол хандлага сэтгэл хариуцлага аюул чухал гэдгийг би онцолж эхэлмээр байгаа. Энэ дээр бол зөвхөн одоо багш нарт бүх юмыг одоо би даатгах болохгүй. Эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага асар өндөр. Энийг бол шинэ монголчууд бол маш сайн ашигладаг. Маш өндөр хариуцлага. Ялангуяа аав нарт бол маш их үүргийг бол одоо би аавд өөрөө ч аавн тий. Ингээ явахад бол би болно л гэж харж байгаа тий. Сэдвийн хүрээнд бас нэг нэмж хэлэх шаардлагатай гэж бодож байгаа юм. Одоо ажилтны 4-р хувьсгал руу одоо орцсон байгаа бид нар мэдлэгийн эдийн засаг бол маш чухал болсон. Тэгэхээр одоо маш олон үйлдвэр үйлчлэгээний газрууд одоо автоматж байна. Тэ роботууд юм хийж ин одоо интеллижент тэ роботууд их гарч ин. Тэгэхээр энэ үед зарим нэг одоо механикаар хийдэг мэргэжлүүд бол ирээдүйн 10-20 жил байхгүй болно.
Тэгэхээр их сургуулийн хувьд бол бид нар тэр тухайн хүн одоо насан туршдаа хоолоо олж идэх мэргэжлийг олгодог л доо. Одоо нэгтгэн бодох бүртгэлийн хүн бол тийм насаараа тэр чиглэлээр ер нь ажиллана гэж бодож сурж байгаа шүү дээ. Дараа чи одоо тэтгэврт гартлаа хэдэн жил байдгийг. Тэгэхээр бид нар бас энэ ирээдүйн рүү харсан судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Ямар мэрэгжил ирээдүйн шинээр бий болох гэж байна, ямар нь байхгүй болох гэж байна. Тэгэхээр ямар чадамжтай хүн бид нар бэлтгэх хэрэгтэй. Роботоос юугаараа илүү байх хэрэгтэй юм ч гэдэг юм үү те энэ хүн. Тэгэхээр тэрийг бас бодож ийж хөтөлбөрүүдэд боловсруулах ёстой. Энийг бол зайлшгүй ярихгүй бол нөгөө доктортой хөгжил гэдэг юм одоо байхгүй болно л та. Дээр нь бас нэмээд хэлэхэд нөгөө тоо мэдээлэл статистик талаас нь хэлвэл ингээ та бүгдийн ярьсан бид бүгдийн ярьж байгаа зүйлүүд ингээд энэ шалгуур үзүүлэлтийг харахаар байна л та. Бүгд л ингээд байж тий. Тэгээд ер нь ингээд тоо мэдээлэл гаргах гэхэлэр бас юу байна л та. Манайх дан одоо бүх талын тоо мэдээллийг бол гаргаж чадахгүй. Босрлын яам гэх ч одоо захиргааны талын тоо мэдээлэл манад өгж манайх нэгтгэж гаргадаг тий. Аль бизнес статистик гэхэлэр манайхаас гарч энэ тоолох судалгаараа дамжуулаад. Тэгээд энэ ер нь энэ бидний ярьж байгаа энэ асуудлууд за ингээ хөгжлөө урагшаа явж гин хоошоо явж гин гэдгийг хэмжиж тооцохын тулд бол тоо мэдээлэл хэрэгтэй. Тэгэхээр бол бас тэр одоогоор бол дөрвөн энэ зочин маань хэлжсэн дөрвөн үндэсний үзүүлэлт бол хараахан гарааг байгаа даа шүү дээ. Манай олон улсын түвшний үзүүлэлтүүд яриад байгаа. Үндэсний үзүүлэлт ингээд гараад ирэхлээр үндэсний хөгжлийн газар бол нэг бодлогын уялдаа муулдаг гаргаад тэгээд аргачлалын хүмүүс яаж хагаад тэгээд үндэсний үзүүлэлт өөрөө гарч ирэхээр баг шиг байна. Тэр үед бол бас ингээд энэ боловсролын сан зорилго дөрвийн хүрээнд манай Монгол улс ямар зорилгууд тавьж байгаа юм бэ гэдэг нь бол тодорхой гарч ирэх баг. Тэгээд тэр үзүүлэлтүүдэд яаж тооцох уу гэдэг нь бол бас их тодорхойлж ирэх баха. Үндэсний хөгжлийн газар за тэгээд бид дотоодоо хөгжлийн зорилт 2030 одоо зорилтынхоо тайлан хизээ өгөлээ нүвд. Юу штэ жил болгон одоо энэ 11 шалгуур үзүүлэлтээр бол тайлбарлах хэрэгтэй тий. Би бороо санааг бол 19 оноос эхэлж улс орнууд хэрэгжилтэд тайлгнаж эхэлнэ гэдэг. За яг манайхан юу яаж байгаа? Манайхан нөгөө бэлтгэл хангагддаг одоо жишээ нь 11 боловсролын салбар дээр 11 шалгуур үзүүлэлтийн 5-ыг гаргаж чадаад 6-ыг гаргаж чадаад 5-ыг гаргаж чадахгүй юм чи тайлгнаж чадахгүй байгаа байхгүй бүрэн. Тэгэхээр нөгөө хийх ажил айгүй их байгаа. Одоо дахиад манай боловсролын салбар сургалт хийх гээд ах шиг байна. Энэ үлдсэн 5 одоо шалгуур үзүүлэлтэндээ яаж тоо мэдээлэл цуглуулж яаж дэлхийд тайлгнах уу гэд. Тэгэхээр энэ дээр бол нөгөө дахиад засаг төрийн одоо энэ докторгүй байдал энэ бүтээц юм аа хийхгүй байгаагаас болоод энэ үндэсний хөгжлийн газар уул нь хариуцж байна. Асуудлыг явах хэрэгтэй байтал ингээл үүргэн тодорхойгүй, бүтцэн тодорхойгүй, төсвөн тодорхойгүй явсаар байгаа л статус нь ч тодорхойгүй бүх яамдынхаа доор орчоод байдаг. Яамдаа үйл ажиллагаа зангидах 17 зорилгын доор зангидах болоод байдаг. Тэгээ ингээд энэ улс төрийн үйл явцаас болоо маш их удаашралтай явж байгаа. Уул нь жил болгон тэр Voluntary National Review гэж уул нь явах ёстой байхгүй юу? Тэрийг жил хилээд ах шиг байна. Өөрөөр хэлбэл 17 зорилгыг хуваагаад жил нэг 4-5 зорилго ингэж дэлхийд даяараа тогтож жагаад бүх улс орн сайн дураараа өөрсдөө ямар ахиц твшил гаргаж байгаа тайлгнаж хэлсэн юм байна. Одоо 17 он тайлгнасан, 18 он тайлгнасан, 19 онд бол яг боловсролын зорилгыг бол тайлгнах ёстой. 19 он. Тэгтэл манайх одоо өнөөдрийн хүртэл нэг ч зорилгоор нэг ч тайлан явуулаагүй одоо сууж байгаа улс орны тоонд бол манайх орж байна. Энийг бол улс орноо сайн дураараа хийх хэрэгтэй байхгүй. Тэрийг хийгээгүй л юм. Манай байгууллага бол өөрийнхөө төвшөнд 15, 16, 17 онд үзүүлэлтүүдийн гарах бэлэн байдалд үнэлгээ хийгээд тэгээд одоогоор 244 үзүүлэлт байгаа шүү дээ, тийм ээ. Шалгуур үзүүлэлтүүдээс 103 нь бол гарч байна. Үлдсэн одоо нэг аргачлал нь тодорхойгүй, мэдээллийн хөөсөр нь байхгүй гэсэн шалтгаантайгаар. Гэхдээ бид нэг тодорхой хэмжээнд ажиллаад холбогдох байгууллагуудтай яамттайгаа ажиллаж байна л та. Тэгээ манайх бол 12 цэг юм гээд статистик мэдээллийн нэгдсэн сантай. Тэр сан дээрээ бол доктортой хөгжлийн зорилго гэдэг ингээд юу үсгэсэн. Веб пэйж үсгээд байршуулсан байгаа. Энэ дээр бол одоо тэр 103 үзүүлэлт маань бол гарцсан байгаа. 15, 16 оны байдлаар. Үндэсний хөгжлийн газрын дарга Долчин сүрэн гээд бас даргатай бид бас ярилцчихсан. Яг үнэхээр саяны тунгалаг зохицуулагч хэлж байгаачлан за энэ одоо хөгжлийн зорилтынхоо одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлаа хэн хаана базаад одоо нэгтгэх вэ гэдгээр өнөөдөр хүртэл яг одоо Монгол улсын хувьд тодорхой бус байгаа нь
бид яаж ажиллаад байгаа гэдгийг би бас дахиад асуумаар санагдлаа тийм ээ. Үнэхээр бид энэ зорилтын хүрээнд нэгдсэн үндэсний байгууллага дэлхийн нийтийн хууль хэлэлцээд алхахыг гэж явбал хамгийн эхлээд энэ асуудлыг нэгдүгээр шийдэж заашгүй шаардлагатай байна. За өнөөдөр бидний онцлж байгаа сэдэв бол за доктортой хөгжлийн зорилт 2030-ийн 4 дахь зорилт буюу чанартай боловсролыг дэмжих гэсэн энэ зорилтын хүрээнд бидэнд өнөөдөр юу хэрэгтэй байгаа юм бэ гэдэг сэдвээс ярилцлаа гэж бодож байна. Би бас зочдоосоо дахиад асуумаар байна тийм ээ. Яг юун дээр нэг түнд анхаарч хамгийн түрүүний алтмаа хийгээсэй гэж хүсэж байна. Бид бол ингэж ярьж байна. Гэт бидний яриг аваад тийм ажиллаад тусгахч гэдэг юм уу санаа авах тэр хүмүүс бас сонсчлаа гал да. За Монгол Улсын их сургуулийн хувьд бол хамгийн түрүүнд манай засаглалын асуудлыг одоо зөв зохистойгоо шийдэж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Өс төрийн одоо хүрээнд одоо яг холбогдох тэр шаардлагатай байх уугүй юу гэдгээс эхлэв тийм ээ. Тэгэхээр эрх зүйн асуудлыг хамгийн түрүүнд шийдэж өгөх хэрэгтэй гэнэ. Энийг зөв шийдээд өгчих юм бол бид нар бол ерөнхийдөө өөрсдийнх нь үз болцоогоор дэшегээ явах боломжтой гэж үзэж байгаа. За ганц зөр захирал явд. Тий, за би одоо яг ойр үед хийх байгаа нэг ажлаа хэлье гэж бодож байгаа. Ер нь энэ 4 сарда багтаага 4 сарын 21-нд бид нэр ерөнхий боловсролын сургуулийн одоо ахлахын математик, физик, химийн багш нарт онлайн сургалтыг ер нь бүх хүүхдийн холимог одоо тестийг бид нэр одоо ямар ч үн төлбөргүйгээр нэг явуулаад ерөнхий хүрээг нэг харъя гэж бодож байгаа. Тэгээ энэ дээрээс одоо манай сургууль одоо бүх шатныхаа сургуулиудын яг энэ чиглэлийн нөөцийн багш нарыг цуглуулад Монгол Улсын их сургуулиас зарим нэг профессоруудыг ураад хүчтэй баг бүрдүүлээд ерөнхийдөө нэг одоо хувийн хөвчлээс ерөнхий яг энэ багш нартаа туслая гэдэг. Ягаад тэгэхээр би бас ерөнхий боловсролын сургуультай нэлээд ойр байдаг хиймч учраас багш нарын хамгийн дөрөвд асуудаг. Бид нар ерөөсөө хүүхдүүдтэй юм сургамаар байна. Бидний юм дутаад байна. Тэгэхээр эднэрт бол би хамгийн хүрэгчих юм бол энэ л гэж харж байгаа. Энэ дээр бол чанарыг бол маш өргөн өрөөнд бол ярилцсан л да. Тэгэхээр одоо би яг энэ дээр чанартай байхын тулд тэр хүмүүст мэдлэгийг өгөх хэрэгтэй, боловсролыг өгөх хэрэгтэй. Ер нь одоо хүүхдүүд нь ерөнхий боловсролоо сургуулаад ихтэй сургуульд орох байгаа эцэг эхчүүдэд би одоо энэ телевизийг одоо далимдуулаад хэлэхэд мэрэгжил гэдэг зүйл дээр бити их төрүүлж анхаараараа. Одоо ялангуяа 21-р зууны яг өнөөдрөөс хүүхдээ яаж хүн болгох вэ? Яаж одоо нийгэм одоо энэ хамтын хүрээлэлд одоо зөв хүмүүжүүлэх үү, зөв одоо иргэн болох уу гэдэг тал дээр л одоо бүх анхаарлаа манай боловсролын ялангуяа энэ 2030 боловсролын одоо энэ доктортой хөгжил боловсрол бол чанартай боловсрол бол бүх үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай. Их юмыг бол тэнгэрээс хайгаад хэрэггүй. Бид нар яг хажууд байж байна. За таны санааг боллоо. Таны санааг үргэлжлүүлэхэд би одоо иргэний нийгмийн хүн учраас би энэ эцэг их оюутан сурагчдыг жоохон одоо мэдлэлтэй болооч гэж би уриалмаар байгаа байхгүй. Эдгээр чи хэрэглэгчид энэ дээд боловсролын хэрэглэгчид үр шимийг нь хүртэгчид нь эдгээр өөрснөө яагаад энэ дээд боловсролын салбарыг шахдаггүй юм? Яагаад энэ сургуулиудаа шахдаггүй юм? Яагаад чанартай боловсролыг шаарддаггүй юм те? Яагаад оролцдоггүй юм? Яагаад дуурдаггүй? Өөрөөсөө яагаад идэвхтэй байдгүй гэдэг дээр миний сэтгэл бол хамгийн их санаа зовж явдаг. Энэ одоо эднэрийг төлөөсөн зарим нэг төрийн бүс байгууллагуудыг би бүр шүүмжлэе гэж бодож байна. Оюутнуудыг төлөөсөн оюутны холбоо, одоо энэ залуучуудыг төлөөсөн оюутнуудыг сурагчдыг төлөөсөн залуучуудын холбоо бол намын гар хөл болоо явж байгаа. Энэ байгууллага орхиоч гэж би бараг уриалмаар байна оюутан сурагчдад. Өөрсдийнхөө ингээд насан туршдаа ажиллах мэрэгжлийн суурь олж авч байгаа, чадваруудад сурж байгаа хүн болж төлөвшөх энэ одоо үйл процессоо чанартай болгохын тулд өөрсдөө яагаад дуу хоолойгоо гаргадгүй юм, өөрсдөө яагаад тэмцдэггүй юм, өөрсдөө яагаад зохион байгуулалтанд ордоггүй юм бэ? Яагаад ийм хоёр улс төрийн намын гар хөлөлсөн байгууллагуудад ашиглагдаад яваад чанаргүй боловсрол эзэмшиж байдаг юм бэ гэдэгтэр би үнэхээр сэтгэл санаа зовдөг. Тийм учраас оюутнуудыг жоохон хүчтэй бачил гэж. За ер нь бол дээд боловсролоос гадна ганц зэрэг багшийн хэлж байгаагаар бид зөв хүн байх хэрэгтэй, зөв төлөвшөлтэй, зөв нийгмийн төлөөлөл байхад бол бас ямар мэдлэг мэдээллийг өөртөө хуримтлуулах вэ гэдгээр бас ихээхэн анхаарах хэрэгтэй. Яалчгүй энэ төрийн бодлого хэрэгтэй гэдэгт харагдлаа тийм ээ. Ерөнхий боловсролын сургууль дээр бид нар өнөөдөр шаардлагатай мэдээллийг хичээл орж ийн үгүй юу? Хүүхдүүд яагаад хичээл сонголт дээр ингэж тийм ээ байна вэ гэдэг дээр дүн шинжгээ хийж ажиллах зайлшгүй шаардлага байгаа юм байна. За доктортой хөгжилд
боловсрол гэсэн сэдвээр Монгол улс ер нь юу хийх ёстой юм гэдэг сэдвээр бид иргэний нийгмийн төлөөлөл болоод за төрийн болон хувийн хвшлийн ихтэй сургуулиудын төлөөллийг асуудлыг авчирч үзэж та бүхэнд мэдээлэл өглөө. Ер нь бол бид тогтвортой хөгжлийн зорилт 2030 онд дэлхийн нийтэд хууль нийлүүлж чадах хүүхднээс тодорхой ажлуудыг хийж байгаа. Гэхдээ энэ дээр саяны тунгалаг зохицуулагч хэлж байгаачлан ямарваа нэгэн улс төрийн нөлөөлөлгүйгээр тогтвортой бодлого бидэнд байна гэдэг зүйлийг би хамгийн төгсөлд хэлье гэж бодож байна. Зөв. За хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн маань хэлцүүлэг бүхний боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний хвшлийн зохицуулагч тунгалаг. За шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал доктор профессор Ган Зориг. За Монгол Улсын их сургуулийн захиргаа дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ундрам. Үндэсний статистикийн хорооны үндэсний тооцоо шинжлэх судалгааны газрын статистик ялалтнаар ажиллаа. Та бүхэндээ баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За уг үзэгч та бүхэнд хүргэх хэлцүүлэг өндөрлөж байна. За харин хэлцүүлгийн төгсгөлд бага дунд боловсролын чанар хүртээмж гэсэн сурвалжлагыг үзэгч та бүхэнд хүргье. Ерөнхий боловсролын сургуулийн талаарх мэдээллийг хүргэе. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 778 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт 29 мянган багш ажиллаж 552 мянган сурагч суралцж байгаа юм. За сургуулиудыг өмчлөлийн хэлбээр харуул дийлэнх нь төрийн өмч их байна. За төрийн өмчийн 645 сургуульд нийт сурагчдын 94% суралцж байхад за хувийн өмчийн 133 сургуульд 32 мянган орчим сурагч суралцж байгаа юм. За сурагчдын дийлэнх нь төрийн өмчийн сургуульд суралцдаг учраас бага ангид 50-аас 60, дунд ангид 40 сурагч нэг дор суралцж байгаа нь хэтэрхий өндөр тоо болоод байгаа юм а. За гэтэл стандартын дагуу нэг ангид 30 сурагч суралцах ёстой. За үүнтэй холбоотойгоор бид төрийн өмчийн нэгэн сургууль дээрээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Ирэн 3 дугаар сургуулийн 2-ын б ангиас та бүхэнд сурвалжлагыг хүргэж байна. За Сарантуяа багшийн хувьд 7-оос 8 настай 52 хүүхэдтэй өдөр бүр нэг дор ажилладаг юм а. Сарантуяа багшийн хичээл өдрийн 12 цаг 45 минутаас эхэлдэгч тэр өглөө бүр 7:30-аас 9 цагийн хооронд ажил дээр ирдэг. Учир нь хичээл эхлэхээс өмнө заах хичээлээ боловсруулах, дэвтэр засах, анги техма бэлтгэх, хүүхдүүдэд тосож авах зэргээр хийх ажил мунддаггүй байна. Ингээд хүүхдүүд цугларсаар түүний хичээл эхэллээ. Өчигдрийн хичээлээр бүгдээрээ юуны тухай мэдэж авсан билээ? Хамгааны тухай мэдэж авсан. Энэ мэдээлэлээсээ бүгдээрээ юу мэдэж сурсныгаа одоо өөрийнхөө хамгийн сайн өөртөө таалагдсан буюу хамгийн сайн мэдэж авсан зүйлээ бусдад танилцуулж байгаа тийм ээ. За одоо ундрам хэлдэ. Юу мэдэж авсан? Хамгааны биеийн жинээр 500-аас 60. Ачаалал ихтэйгээс өчигдөрлөхэд Сарантуяа багшийн ажил оройн 21 цаг өнгөрч байхад өндөрлөжээ. Боловсролын салбарт түүнийг анх хүл тавихад буюу 19 жилийн өмнө улсын сургуулийн нэг ангид ихтэйл 35 хүүхэд суралцдаг байсан байна. 52 хүүхдийн төлөө санаа зовно, 35 хүүхдийн төлөө санаа зовно гэдэг бол харилцангуй ажиллагаар бүр нэлээд их ачаалал нэмэгддэг. Сэтгэл санаанаас ерөөсөө салдаггүй ажил энэ бол тэгэл дэвтрээ засчаал одоо энэ хүүхэд нь иймэрхүү байна, маргааш ажилдаа би ийм хийх юм байна, энэ хүүхдээр анхаарах хэрэгтэй юм байна, энэ хүүхдийг яаж сайжруулах гэх жишээтэй гэртээ очиод хүртэл ерөөсөө толгоноос салдаггүй учраас ачаалал бол ийт мэдэгддэг. Хүүхэд нэг бүрийн авьяас чадварт нийцсэн сургалтын арга барил хөтөлбөр боловсруулахыг багшаас шаарддаг боловч бодит байдал дээр энэ нь хүний хүчин чадлаас хитээдсэн хэрэг болохыг эцэг эхчүүд ч хүлээн зөвшөөрч байна. Ангид болдог нь 40 хүүхэд ч юм уу 35 л байдаг өстэй. Одоо 40 хүүхэд ч юм уу тэр хавцаар байвал арай л дээр багтаа. Багшийн хүүхдүүдийг ингэж харьцах нь арай өөр болох байлгүй дээ. Ачаал ихтэй үед нь бол за энэ жил бол нэг тийм дэмжиж ажилласан юм байсан. Нодлон бол нэгдүгээр ангид нь багт нь эцэг эхчүүд бол өөрсдөө ирээд одоо нэг 4-5 эцэгчүүд ирээд багшаад одоо нөгөө хичээл орж явахт нь хүүхдэд хамт байлцаж тийм ээ даалгаврын юм шалгалцах тэгэл хичээл орохт нь хамт тусалцах нэг тиймэрхүү юу байж. Сарантуяа багш эргээд харахад цагаан мөртөө сайхан мэрэгжил болохоор нь эдийн засагч бололгүй аавынхаа зөвлөгөөг дагаж багаангийн багш болжээ. Ингээд өөрөөс нь унсан хүүхэд 3 боловч цэмхэл гаруул гинэт шуугилдаж эхлэх эдгээр багчуудыг хүмүүжүүлж асрамжилж явахдаа тэр ад жаргалыг мэдэрдэг гэж ярьж байлаа. Тийм ээ би энэ ажилдаа их дуртай. Өөр ажил хийхээр төсөөлдгөө. Тэгээд энэ хүүхдүүд чи айгүй хөөрхөн шүү дээ. Яг л нөгөө багшийг нэг ээжшгээ сандаг. Багшаа миний гар ангичлаад энд өгдөөд энэ эсвэл багшаа энэ үс савнаад өг, гутал үдээд өг, хувцамсүүлээд өг гэх жишээтэй. Энэ бол нөгөө ойр дотн байгаагийн нэг илэрхийлэл. За багаангийн багшийн ачааллыг ганцхан жишээгээр харуулъя. Сарантуяа багш гэлтгөө бүх багш нараа өдөрт заавал 2 хичээлийн дэвтрийг засдаг. За энд 50 гэ нийтдээ 100 гаруй дэвтэр байна.
За эдгээр дэвтрийг засахад бол өдөрт 3 орчим цагийг зарцуулдаг байгаамаа. За хэрвээ багш 50 хүүхэдтэй биш 30 хүүхэдтэй тулж ажилладаг байсан бол энэ хэмжээгээр засах дэвтрийн тоо багасна. За мөн төдий хэмжээгээр багшид цаг гарч өөрийгөө хөгжүүлэх цаг гарах учиртай юм а. Боловсрол медиа экспо танд өргөжсөн хурж байна. За 2016-аас 2017 оны хичээлийн жилийн байдлаар 224 бүлгийн 20,000 орчим сурагч 3 ээлжээр хичээллэж байна гэсэн судалгаа гарчээ. За энэ жилийн хувьд 3 ээлжээр хичээлдэг 24 сургуулийн асуудлыг улсын төсөв, урт хүршийн буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлтөө зээлээр шийдвэрлэж байгаа. За эхлээд сургуулийн барилга, нэг багшид ноогдох сурагчийн тоо зэрэг хүртээмжийн асуудлыг шийдэж байж, боловсролын чанарын асуудалд анхаарлаа хандуулна гэж салбар яам үзэж байгаа юм а. За энэ мэдээч хэрэг ганцхан суралцагч хүүхдээсээ шалтгааллахгүй бид нар багшийнхаа хөгжлийг дэмжих, багшаа бас яаж одоо чадварчуулах юм бэ? Багш бэлтгэж байгаа тогтолцоогоо сая ярьсан одоо хүрээнд хэдэн сургууль дээр багш бэлтгэх юм? Яг суур одоо програм нь юу байх юм? Өнөөдөр багш бэлтгэдэг тэр сургалтын агуулгад зайлшгүй хийх шаардлагатай ядарч мэргэжлийн ёс зүйн хичээлийг оруулах гэдэг. Ингээд маш олон зүйлүүдийг өнөөдөр бид нар зэрэгцүүлээд эхлээд явж байна. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн чанарын асуудалд хамаарах төгсөнгийн сурагчдын мэргэжил сонголт, хичээлийн агуулга зэрэг асуудлыг хөндөх ёстой. Зарим салбар яам сурагчдыг сургуулаа төгсөх хаварт нь бус тухайн хичээлийн жил эхлэхэд л мэргэжил сонгоход нь зөвлөгөө үзүүлдэг болох. За мөн эх хичээлийн жилд заах хичээлийн төрөлд өөрчлөлт хийх талаар судалж байгаа гэдэг хариу өгсөн юм а. За боловсрол медиа экспо энэ удаад баг дунд боловсролын чанарын асуудлыг хөндлөө.